За сайн мэцхан өрхөн мөндөд үзэгчтэй автобус нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. За өнөөдөр бид нар бол энэхүү дугаараа бол Монгол улсын багшийн их сургууль дээр зохион байгуулагдж байгаа техник технологийн улсын 24-р олимпиадын арга хэмжээгээр үргэлжлүүлэх юм аа. За энэхүү арга хэмжээ бол 1996 оноос анх эхлэлтэй багшийн дээд сургууль анх зохион байгуулж исэн ийм хөвгтөвтэй байдгийм байна. За нийтдээ одоо өнгөрсөн хугацаанд энэхүү олимпиадад амжилттай оролцсон 3400 хүүхэд одоо техникийн чиглэлээр суралцаж улс их орныхоо одоо бүтээн байгуулалтын салбарт амжилттай ажиллаж байгаа ийм сайхан мэдээ байдгийм байна. За энэ жилийн энэ 24-р олимпиадын хувьд бол 21 аймаг Улаанбаатар хотоос нийтдээ 216 багш сурагч оролцож байгаа юм байна. Ингээд бүгдээрээ нээлтийн үйл ажиллагаанаас суралцж үзүүлье. Монгол улсын боловсролын их сургуулийн төв талбайгаас ярьж байна. 24 дахь удаан зохион байгуулагдаж буй техник технологийн улсын олимпиадын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа ийхүү эхэлж байна. Тэмцээний оролцогчд болон эрхэм зочид та бүхнийхээ өмнө техник технологийн улсын олимпиадыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн болон эрхэм зочдыг та бүхэнд танилцуулъя. Эрхэм зочид та бүхний болон одоо зохион байгуулах бүрэлдэхүүний та бүхний одоо гишүүд та бүхний алдар нэр солонгон шиг дутгад та бүхнийг босон мэдчилэхгүй юу гэж хүсэж байна. За техник технологийн улсын олимпиадын зохион байгуулах хорооны дарга Монгол улсын гавьяат багш профессор доктор Сэрэн Содном. Нарийн бичгийн дарга Монгол улсын боловсролын сургуулийн дүрслэх хурлаг технологийн сургуулийн профессор доктор Сэрэтэр Дөрж. Зохион байгуулах хорооны гишүүдийн бүрэлдэхүүнд Монгол улсын боловсролын сургуулийн дүрслэх хурлаг технологийн сургуулийн захирал доктор Батцоож. Гишүүдийн бүрэлдэхүүнд Монгол улсын боловсролын их сургуулийн дүрслэх хурлаг технологийн сургуулийн технологийн техникийн эрхлэгч доктор профессор Чулуна. Монгол улсын боловсролын их сургуулийн дүрслэх хурлаг технологийн сургуулийн дүрслэх урлагийн техникийн эрхлэгч доктор Аримбул. Монгол улсын боловсролын их сургуулийн дүрслэх хурлаг технологийн сургуулийн профессор Инхма. Намын гишүүдийн бүрэлдэхүүнд Монгол улсын гавьяат багш Мөнгөн сургуулийн захирал доктор Лавга. Монгол улсын гавьяат багш Батбаяр. Монгол улсын боловсролын сургуулийн профессор Монголын нисэх загварын спортын нийгэмдийн тэргүүн Ган Зориг. Шинжлэх ухаан технологийн сургуулийн механик электроникийн салбарын профессор Зөөлт Баатар.
сургуулийн барилга архитектурын сургуулийн салбарын ахлах багш Жигжиг. Монгол Улсын боловсролын сургуулийн дүрслэх урлаг технологийн сургуулийн технологийн техникийн багш Баасан Баяр. Дараа техникийн улсын 24-р олимпиадыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн багтаан ажиллаж байна. Техникийн улсын 24-р олимпиадын хүндэт тугийг техникийн улсын олимпиад 9 удаа оролцож 9 удаагийн 3 удаагийн алт олон мөнгөн медалийг эзэн болсон Ховд аймгийн Дарб сумын багш Баттөмөр техникийн улсын олимпиадын мөнгөн медаль Дорнод аймгийн Хэрлэн сумын 11-р сургуулийн багш Санчир Цэцэг, Хоолт аймгийн 9 болог сумын 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Бат Оргил, за Улаанбаатар хотоос оролцож буй 14-р сургуулийн 12-р ангийн сурагч Болор ханднаар залан оруулж ирлээ. Спортын өндөр амжилтыг хүсье. Техникийн технологийн улсын олимпиадын арга хэмжээнд бидний урилгыг хүлээн авч үргэлжлүүлсэн зочид төрөмчд болон улсын хэмжээнд шалган оролцож байгаа багш сурагчдаа зохион байгуулах хорооныхоо өмнөөс баяр хүргэж мэдчилье. Техникийн технологийн улсын олимпиадын нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн авиаслаг хөдөлмөрч хүүхэд багчуудаа олон жилийн туршлагатай дасгал жуулагчид, зөвлөн туслагч багш нартаа, зохион байгуулах хорооны эрхэм гишүүд, шүүгч нартаа, ивент тэтгэн хамтран ажиллаж байгаа байгууллагуудын төлөөлөгчдөд, үе үеийн профессор багш нар, эрхэм захирлууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За техникийн технологийн улсын 24-р олимпиадын нээлттэй ажиллагааг та бүхэнд сая товчлон харууллаа. Ингээд эхний тэмцээн болох загварын тэмцээнээс нэвтрүүлэг маань эхэлжээ. Туршлагын цаг үгүй гэсэн энэ заалгүй завгүй байж байгаа. Судалгааны замаас туслаа. Одоо 2-10 бол чиг бид 3 цаг тэмцээд ирэхэд 45 минутын хугацаанд та нар сайн туршлагаа хийгээд авч. За тийчээд эндээс 8 volt гэсэн байгаа. 8 volt 5 ампер. 8 хүртэл volt шүү заа. Доод тал нь хэрэг өөрөө өсвөл тийчээдээ багаар өгөөж байна. Уурах нь чөлөөтэй. Та нар өөрсдөө загварынхаа жижиг модод өсгөх гэдэг. Хамаагүй тэжээд өгч байгаа загваруудаа шалтгаалж байна. Уурах тойрон за тэмцээн бол за тэмцээн бол 3 төрөөр явна. Нэг тамирч 3 удаа тавьсан байна. 3 оролцох хийснээр аль сайн 2 цагийн авах гэсэн. Тэгэхээр магадгүй нэг тамирч 2 удаа сайн явуулчаад 3 удаа явах.
За та бүхэнтэй энэ 24-р Олимпиадын авто загварын тэмцээний ахлах шүүгч ижил мөрөнг болцолж байна. За тэгэхээр та хэд хичээлдээ энэ тэмцээний шүүгчээр ажиллаж байна? Ер нь 2012 оноос хойш ер нь Тасралтгүй явж байна. зохион байгуулалтын албанд орж явж байгаа. Энэ жилийн тэмцээний онцлог юу вэ? Энэ жилийн тэмцээний онцлог өмнөх жилүүдэд нь бол нөгөө копи буюу тухайн нэг одоо жишээ нь газ юм уу 66 юм уу 60 ч юм уу аливны загварыг дуурайж копи яг адилханаар нь бодигийн тэгж хийж багсгаж одоо 14 18 багсгаж хийдэг байсан бол энэ удаагийн авто загварын тэмцээний онцлог нь хүүхдүүдэд хурдны загварын даалгавар гэсэн. Энэ одоо жишээ нь L2 гэдэг загвар. Энэ дээр бол ерөөсөө хүүхдийн аль болох нөгөө өөрийнх нь зохион бүтээсэн загвараараа хурд үзүүлэхэд ийм даалгавартай. Тэгээд гаднаад хэлбэрээ хийцэн бол чөлөөт бай. Тэр утгаарыг сонирхолтой юм хүүхдүүд. Тооцоолон бодох одоо хүүхдүүдэд одоо нөгөө хөтлөгдөж арааны моторын гүйдлийн хүчний зааман гадна талын бодины аэродинамикийн ч юм уу тий дугууны одоо өргөн байх уу нэмгэн байх уу дугууны ирзэний хатуу зүйл ямар энэ бүх инженерийн тооцооллуудыг энэ хүүхдүүд хийж явж суралцж байгаа. Бисээ таныг энэ одоо тэмцээний бэлтгэл ажиллагааг тамирчид болон одоо дасгалжуулагч нарт анхааруулж хэлж байгаа юм дотроос одоо зарим зүйлийг анзаарсан. Гэтэл зарим багш нар ойлгохгүй ч байгаа юм уу тийм ээ? Ингээд нэг тийм маргах маягийн байгаад энэ л да. Тэгэхээр та жишээлбэл яг ямар зөвлөгөө өгөөд юм тийм ээ? Таны яриад байгаа тэр нэг хүчтэл вольтын нэг юу ингээд тохируулга энэ төр чинь түрүүн бас нэг зарим хүмүүс бас маргаат ч юм уу ингээд ах шиг байна тийм ээ? Тэгэхээр та энийхээ үндслийг тайлбарлаач. Ер нь энэ нөгөө техник технологийн багш нар өдөрдөж хүүхдэд ингэж ярьдаг. Тэр нэг техник технологийн багш нар маань нөгөө яг энэ одоо автын төрлийн юм уу нисхийн юм уу усны төрлийн нарийн нөгөө мэдээллийг мэдэхгүй байх нь одоо зүүн хэрэгэлдэ яг л техник технологи ерөнхий эрдмийн багш юм. Тэгээд харин энэ дээр загвараа авчираад ингээд оролцож байгаа нь маш бахархуу шүү дээ сайхан зүйл. Харин одоо би энэ дээр боломжоор нь одоо нөгөө жишээ нь гүйдэл хүчлийн харьцаа ч юм уу хөдөлгөж араа ч юм уу тэгвэл арай илүү хурд үзүүлнэ ингэвэл болохгүй юм. Мөн тэмцээний дүрэн байгаа. Тэгээд дүрэн дээрээ ингээд ярилцаад бид нар ойлголцоод ингээд явж байгаа. Гол нь нөгөө хориглохоос илүү сайн ойлголт тайлбарлацвал энэ амархан ерөөсөө нэг татал ойлголцох асуудал л доо. Боди бол мэдээж зүгээр харагдах байдал. Тийм биз? Бас зарим жинд нөлөөлөх байх. Тэгэхээр бол машины жин яг энэ хурд авахд хэр нөлөөлөх вэ? Жин одоо хит хөнгөн байвал бас энд арай болохгүй. Одоо нэг энэ дундлын корд тороосоо дийлэхгүй явж чадах. Хит хүнд байчвал гадагшаага нэг кордоо татаад ингээд байдаг. Тэгэхээр нөгөө хүнд жинтэй байл тойргоо сухт хүчээр уламд нөгөө өөрийнх нь хүч нь урагшаага тэмэл хүч нь тойргоо сухт хүч рүүгээ илүү үйлчлээд гэсэн хүн загвар. Тэгэхээр нөгөө хүүхдийн бас нэг юм хэлдгээр мөн л адилхан жингийн тооцоогоо бас л хийх хэрэгтэй болж байна. Ер нь яг нэг дундаж их зүгээр дээ. Хөнгөн загвар хөдлөөд дунд тороос нь тонорхгүйгээр ингээ хөдлөгөөд явж чадах юм бол тэр бол харин нэг тойргоо сухт хүчээ аваад ирчээ авчих юм бол тэр бол давуу тал байж болно. Энэ тэмцээний одоо юу гэдгийг одоо энэ жилийн төрлөөр явуулъя гэдэг энэ шийдвэрийг хэн гаргадгийг тэгээд тэр удирдамжийг ямар тооцоолол дээр үндэслэж тийм ээ гаргадгийг өөрөөр удирдамж нь өөрөө хэр бас амьдралтай ойр байдгийг тийм бодиттой байдгийг удирдамж бидний барьж байгаа удирдамж бол олон улсын техник загварын дүрмээр л явж байгаа. Ер нь олон улсын техник загварын дүрмэн дээр үндэслээд тэгсэн мөртлөө 10 жилийн 12 настай хүүхдүүдэд зориулсан арай ч хүнд зүйлийг арай ч багасгаж өгсөн. Тэгсэн мөртлөө бас өнөөдрийн техник технологийн хөгжлийг дагсан бас нэг сайн шинэ технологи инновацыг ашигласан ингээд нэг жоохон хувьсах оюун хатан ийм дүрмээр явж байгаа яг өнөөдрийн хувьд. Таныг энэ тэмцээний зохион байгуулалтанд оролцож эхэлснээс хойш ер нь авто загвар ер нь хэдэн төрлөөр тэмцээн хийв ер нь. Ер нь бол жил болгон тасралтгүй хийж байгаа. Ер нь бол ихэвчлэн копи загвар, дуураймал загвар, мөн энэ L2 хурдны загвар. Энэ хурдны загвар ч одоо дахиад дээр нөгөө агаартай сэлстэйгээрээ бас явдаг бас байна. Их олон төрөл байгаа л да. Тэгээ бид нар энийг бол жилиг тусам боломжоор нь хөгжүүлэхийн төлөө олон төрлийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Копи загварууд юугаараа жишээлбэл шалгаруулалт гардгийг. Копи загвар ерөөсөө хийц. Тэр копи загвар дээр одоо амортизатор нь яг л ажиллана. Жишээ нь нэг машины нуманд 7 ширхэг нумтай байх юм бол энэ дээр бас яг 7 ширхэг байх хэрэгтэй. Тэгээд бүх дугууны ирзээ нэхэд яг л одоо түүхэн амираа боловсруулж хийсэн ийм байх хэрэгтэй. Тэр боди загварын шалгаруулалт бол бодит загвартайгаа хэр ойртсон бэ гэдгийг шалгаруулалт. Ерөөсөө тийм яг хийцийн одоо ур чадвар яг л бодит загвараа яг л одоо хэд дахин багасгасан яг л хийх хэрэгтэй ерөөсөө. Тэн дээр жаахан маргаан гарсан уу яасан одоо тэр бол зүгээр нөгөө жаахан дүгнэхэд жаахан хэцүү гэж хараад байхгүй. Одоо энэ бол зүгээр нөгөө 3 тойргийн дунджаар авчир маргаан байхгүй тий. Тэр жаахан хэцүү байсан уу шалгаруулалт. Тэр ер нь яг сайн одоо мэрэгсэн мэдлэгтэй хүн яг сайхан шүүгчээр асуудалгүй л дээ. Хэрэмцээ жоохон мэдлэггүй жоохон
хүн шиг шүүгчүүл харин болохоо байж байна. Асуудал үүснэ. Зөв. За тэмцээнд намжилт хүсье. За баярлалаа танд. Танай телевизийг их үздэг шүү. Тэгээд нөхрүүд нь гоё нөхрүүд байгаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Жишээ нь таавны нэг Дөрөв харагдаж байна. За би та бүхэнд дараагийнхаа багшийг танилцуулъя. Та хаанаас ирсэн гэдэг багш байна. За би Хөвсгөл аймгийн Эрдэнэ талаа цогцлбор сургуулиас ирж оролцож байгаа багш байна. Дизайн технологийн багш. Нэр юм блэ? Нэр Бүрэнбаяр. За хэд дэх удаагийнхаа олимпиадад оролцож байна? Би одоо 10 оноос хойш ер нь байнгын жил болгоо ирж оролцож байгаа. Энэ тэмцээн чинь дунд нэг 2 тасарсан байна. 2 жил. Дундаа нэг 2 жил нөө коронавиг үе гэж 2 удаа тасраад. Тэгвэл үндсэндээ сүүлийн 10 удаагийн тэмцээнд бол тасралтгүй. Тийм тасралтгүй жил бол. Ямар төрлөөр орж байна? Би өөрөө авт чиглэлээр хүүхдүүдэд бэлдэж оролцуулдаг. Тэгээ авт загвараараа хүүхдүүдэд бэлдэж 10 оноос хойш ингэж бэлдэж оролцож байгаа. 10 жилийн хөдөлмөр бол мэдээж нэлээд үнэлэгдсэн баг. Ямар амжилтууд гаргав танаа хүүхдүүд? За тэгээд энэ хугацаанд болохоор зэрэг 17 онд болохоор зэрэг 66 төрлөөрөө улсын энэ олимпиад нэгэд нэг хүүхэд маань шат маань алтан медаль авсан байгаа. Тэгээд бусад үе за нэг 3 удаагийн тусгай байрын шагналтай ингэж оролцож байна. За энэ танаа одоо энэ жилийн оролцох гэж байгаа загвар бол бас зүгээр боди бол арай онцлог харагдаж байна. Надад бол тийм ээ. Тэгэхээр та зүгээр шавьдаа ямар зөвлөгөө өгөв? Та хоёрын хамтын ажиллагааны үр дүнд танаа ямар онцлогтой бүтээл төрөв? За тэгээд автоспорт маань өөрөө индустрийн загвар болохоор нэг аль болох хурдны загвар байсан. Тэгээ би болохоор шавьтайгаа ярилцж байгаад хоёлоо яг формула 1 гэдэг гэхээсээ илүү гоё сүүлийн үеийн спорт машин тийм машин хийгээд энэ машинагаар шав маань зураг олж ирээд тэгээд би зөвлөгөө өгөөд энийг хоёлоо бүтээсэн байгаа. Энэ ямар машины загвар вэ? Энэ GT3 гэдэг Toyota загвар юм шиг байна. Спорт сүүлийн үе. За тэгэхээр хурдлуулахын тулд та юуг нь онцгой анхаарсан бэ энэ загварын хувьд бол? За нэгдүгээр төрөөсөө тэгэл мотор ихлээс моторынхаа сонголтыг хоёлоо цахилгаан хөдлөөрхаа. Энэ ямар мотор сонгосон та? Хоёрын талаар зэрэг нэг тийм спорт тийм мотор байсан. Дэлгүүрээс олж авсан. Тэгээ тийм актер өндөр үрдэлт биш. Тэгээд яг хөвгтөө нөгөө араа мараага хооронд нь нэлээд олон удаагийн туршилт байн хийгдэх юм маань. Тэгж байгаа л хамгийн дээд зэгтээ хүрсэн гэж үзнэлтэй хэл одоо оролцох гол байж байна. Анх зургийг гаргахаас өсвөлээд яг туршилт хийгээд яг заавал тэмцээнд бэлэн боллоо хүртэл ямар хугацаа зарцуулав? Бид хоёр одоо яг нэг сард олимпиадын удирдамж гарснаас хойш хоёлоо эхлээд зургаа нэлээд байж байгаад дараад нь эхлээд ерөөсөө доотлын нөө явах үедээ шасыгаа эхэлж хоёлоо бэлэн болгоцсон байсан. Тэгээд нөгөө дээд загвараа хоёлоо хайлт хийж боловсруулалт хийх хэвээр байнгын доотлоо туршилж байсан.
Тэгээд ерөөсөө өдөртөмж гарснаас эхлээл баг өнөөдрийг одоо энэ оролцоотоо хүртэл дахиад одоо яавал хурдлах гэж байнгын сайжруулалт бодоод жоох юм хөдөлгөөл ингээл бас ерөөсөө тэмцээндээ явн явтлаа л гээл сайжруулалтаа хийгээл сууж байна. За та хоёр дамжилж байна. За баярлалаа. Хөвсгөл аймгаас оролцож байгаа одоо сая багштай ярилцлаа. Одоо ингээд сурагчтайгаа ярилцах гэж байна. За манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач. Сайн байна уу? Нааг би бол Хөвсгөл аймгаас ирж оролцож байгаа. Эрдэнэ талаа цогцлол сургуулийн 9-р ангиас суралцдаг Эрдэнэ чулуун. За энэ авто загварыг хэддүгээр ангиас сонирхоо хэд дэх жилдээ хичээлж байна? Эхний жилдээ оролцож. Анхныхаа жилд. За энд ийм одоо тэмцээнд оролцсон гэдэг саналыг багш чинь тавьсан юм уу чи өөрөө хэлсэн юм уу? Хоорондоо Ярилцж байгаа л байна. Чи ямар төрлийн хичээлд ер нь илүү дуртай вэ? англи хэл технологи. За чиний энэ барьж байгаа энэ загвар ямар онцлог байна? Чи бусад хүүхдүүдийн хийсэн загварыг ер нь анзаарсан байх. Юугаараа ялгаатай гэж харагдаж байна чи өөрийнхөө загварыг? Гадна талын хэлбэрээ. За боди бол өөр юм байна. Тэ ялдчих байгаа. Бусад одоо юмнууд нь бол нөгөө өдөртөмжинд өгснөхийн дагуу хийсэн үү? За хэр олон удаа туршиж үзсэн? Ер нь бол байнга туршижсэн. За тэмцээнээс өмнөх туршиж ирсэн юм дээр дээд амжилт хэд байсан? Хэдэн секунд байсан? Улсад ирэхээс өмнө аймгийн олимпиадад хамгийн өндөр нь 4 секунд 9 дээл байсан. 3 тойроход 4 секунд 9 дээл. Одоо тэгэхээр ямар ч байсан мэдээ тэр амжилтаа ахиулах асуудал байна тийм ээ. Аймаг дээр 4 секунд 9 дээл байхад тэрийг одоо урьдчилуулахад ямар хүчин зүйл нөлөөлнө гэж харж байна. Яавал илүү хурдлна гэж харж байна. Та хоёр багштайгаа ярьж сайжруулалт хийсэн бий эсвэл яг тэр чигээр нь оруулж ирж байгаа юу? Ер нь нэг сайжруулалт юм. За тэгвэл үндсэндээ яг аймаг дээр уралдсан хэмжээгээр л одоо улсын хэмжээнд үзье гэж байгаа юм байна. За амжилт хүсье. За манай нэвтрүүлэг роботын тэмцээнээр үргэлжилж байна. За ингээд роботын одоо тэмцээний ахлах шүүгчтэй уулзаад байна. Та өөрийгөө манай үзэгчдэд танилцуулахгүй юу? За сайн байна үзэгчтэй. Миний нэрийг Баасан Баяр гэдэг. Монгол Улсын босдлын сургуулийн 4-р үлгэр технологийн сургуулийн технологийн багш байна. За энэ роботын тэмцээн маань яг энэ 24-р олимпиадаас эхэлж гинэ өмнө бас явж исэн юм аа. Ер нь сүүлийн 6 жил явж байна. За та хэд их удаа одоо шүүгчээр ажиллаж байна? За ер нь бол би 2010 оноос хойш техник төлөв олимпиадад шүүгчээр ажиллаж байсан байна. Тийм роботын шүүгчээр бол сүүлийн 2 жил ажиллаж байна. За тэгвэл энэ жилийн зохиогдож байгаа энэ роботын тэмцээн өмнөх роботын тэмцээнүүдээс яг юугаараа ялгагдж байна? За тийм. Энэ болохоор өмнөх юунууд бол ерөнхийдөө нэг бол механик, нэг бол ухаалаг гэдэгсэн. Энэ одоо бид нар ямар нэг зүйлс гэхээр гар хөдлөлттэй болон автомат хөдлөлт. Одоо бидний яадаг нөгөө EBU робот баг миний өөр. Хоёр тонцлог нь хоёр тал тамирчин зэрэг гарч ирээд нэг талаас зэрэг өрсөлдөж байгаа юм байна. Юун дээр бол одоо энэ хүүхдүүдийн хийж байгаа юу одоо роботын өдөртөмжн дээр яг юуг одоо хязгаарласан, юу боломжийг олгосон байгаа юм. За хязгаарлалт бол мэдээж хэмжээ өгдөг. За талбай нь роботын хэмжээ 200, 150, 200 багтсан хэмжээ өгнө. Аврах хэмжээ. Тэгээд тэн дээр даалгаврын бас давхар өгдөг гэсэн. Одоо энэ талбай дээрээс тез мөнгө цуглуулна. Гар удирдлага цуглуулад цаашаа гараан дээр буцаж ирээд автомат гороо шилжинэ. Тэгэхдээ 5 шигийн цалхад бөмбөг байлгаж үзэж байгаа гэсэн. Тэгээд гар болон автомат гэж хоссноороос дүгнэх журам нь юу байх юм? Ямар үзүүлэлтүүдээр дүгнэх юм? Нэгдүгээрт бол юу аа? Роботын нөгөө техникийн шийдлэмүүдэд харгалзаж байгаа. Хоёрдугаар далбай дээр яг цэвэр даалгаврыг гүйцэтгэл. Тэр гүйцэтгэлээр явж байгаа. Хідэн бөмбөг зөвлөж чадсан, хідэн бөмбөгөө цанхтай хийж чадсан дээрээ шууд шалгаруулалт хийж байгаа. Хугацаанд тодорхой хугацаанд 3 минутын хугацаанд дээр даалгаврыг гүйцэтгсэн. Бөмбөгөө цуглуулах нь 3 минут юм уу? Нийт ер нь тэмцээний үргэлжлэх хугацаа 3 минут.
бөмбөгөө цуглуулад тэр нөгөө нөхөдөө хийлээ. Тий. Тэр нийл тэгээд бас нэг манай телевизэд давуулна онл болон уурчил бол давхардаг. Тэгээд энэ гэрийн даалгавар авдаг байхгүй. Энэ өмнө нь бас өмнө шалгалтууд байгаа юм уу те? Онлайн шалгалтыг авчихсан гэсэн энэ хүмүүстэй. Одоо EBS-ийн дизайн технологийн агуулгаар энэ хүмүүс ер нь энэ техникийн робот техник зөвхөн бүтээгээд ямар мэдлэг чадвар үзүүлсэн байх гэдэг онлайн шалгалт. Дээр нь компьютерийн програм дээр уурчил шалгалт явуулж байгаа. Энэ ямар нэртэй програмнууд ер нь байдгийг? Ер нь бол энэ зургийг бол бид нар EBS-ийн агуулгад байгаа SketchUp програмын sketch одоо энэ агуулгыг бий зурж шалгадаг. Робот дээр бол энэ Arduino ашиглаж байгаа. C. Тэр бэлтгэсэн програм байдаг гэсэн үг. Өөртөө код бичиж байгаа гэсэн. Хүүхдүүд өөртөө код бичиж байгаа. Багштайгаа хамтраад код бичээд бүх юм л зөвхөн бүтээтэй хийж гэсэн. Зөв. Тэгэхээр мэдээж код бичих хэмжээнд энэ чинь хүүхдүүдийн насны бас жоохон ялгаа байна. Ахлахангийнх нь. Ахлахангид байгаа. Тэгээд ахлахангийн нөгөө сургачгийн агуулгад нь өөрөө код бичлэг явуулсан байдаг. Мөн мэдээллийн технологи бусад төрлийн хичээлүүдээс интеракц маягаар төрчихсөн. Энэ олон хичээлийн үндэслэлтэй хийж байгаа юм мэдээлж болж байна. Одоо энэ яг 24 олимпиадад оролцож байгаа энэ роботын загварууд маань нөгөө аймагуд дээр явагдсан тэмцээнүүдийн шалгалсан гэсэн үг. 20 эхлээд эн чинь нэгийн даваа сургууль дотор. Дараа нь 2-ын даваа аймагт байна. 3-ын даваа ус дотохгүй. Тэгээд 21 аймгийн шилдэгүүд нь зөвлөсөн. За техникийн зөвлөгөөн ч гэдэг юм одоо оролцож хийдэг. Хийдэг. Тэгэхээр яг гол нь юу юуг нь шалгадаг юм? Техникийн зөвлөгөөн дээр бол дүгнэх журмаа танилцуулдаг. Тэмцээн явуулах ингээ ийм зочдоор явуулдаг хэлдэг. Гол юм нь ерөөсөө яг хэмжээндээ бариулах хэрэгтэй. Одоо 120, 150, 200 аврал ирээд аврын хэмжээнд л яг багтаацсан байна. Бусад шийдэл бол ямар ч байж болно. Тэр нь бол шийдэл нь бол өөрсдийнх нь одоо шийдэж байгаа юм шүү дээ. Хамгийн гол нь аврын хэмжээнд багтаагаад энэ асуудлыг шийдэж чадж яах нүгэн гол юм байна. Яг та зүгээр сүүлийн 2-3 жилийн роботын тэмцээнийг ингээд шүүж байгаагийн хувьд бол ямар нэгэн тийм яг онцгой агц гэдэг юм уу те тийм анзаарч байна. Эсвэл ер нь бол зүгээр ер нь л зөв сайжирж байна гэж харагдаж байна. Ер нь маш онцгой сайжирч байна. Энэ ч анх бол бид чинь механик робот ямар нэгэн програмчлал байхгүй. Дараа нь механик програмчлал хосгосон юмсан. Одоо бол энэ чинь бүр тэр чигээр ухаалгаж байгаа. Ухаалгатай бол гаруудтай хатбан тоглох 2 горимд ажилладаг учраас бүр илүү ачин гэсэн юм байна гэж байна. Тэгээ энэ хүмүүс маань одоо энэ чиглэлээр хичээсэн олимпиад орцуулдаг цаашлаад IT технологи, мэдээллийн технологи, дизайн технологи чиглэлээр ихтэй сургууль тааш хичээсэн гэж байна. Инженер технологи гэсэн үг байна. Энэ улсын олимпиадын хэмжээнд та нар зүгээр одоо судалгаа байгаа бах. Ер нь бол зүгээр ингээд сум тийм ээ одоо бүсийн гэх юм уу да тийм ээ тэн дээр оролцсон хүүхдүүдийн тоо гэж ямар хэмжээний юм байдаг юм бол тэр ингээд одоо өссөн буусан прогресс юу байдаг юм бол ер нь бол яг ер нь дата мэдээлэл байгаа. Гэхдээ одоо энэ бол би яг ингэ сэжил мэдээ одоо жишээ 19 онд хэдэн хүүхд төрсөн хэдэн чадсан гэдэг би одоо чинь аймаг өссөн болоос ирж байгаа шүү. Аймаг тавлаа 2 3 дахь шалгамжтай усаас яг тийм нарийн тоо байна гэдэг хэлэх байна. Тэгэл жил бол ер нь босод 21 аймаг нийслэлээс шилдэгүүд нэрнэ. Яг зөв миний анзаарснаар бол айгүй харамсалтай энэ нэлээд тийм жахан явцсан хүрээнд болоод тийм шиг тийм яг тэр бол одоо ийм олимпиад болох гэж юм гэхэд огт сонсоогүй хүмүүс зөндөө байх шиг тийм. Тэгэхээр энийг одоо бүх нийтийн үйлс болгож тийм ээ одоо нэгэнт Монгол хүний чинь бас оюуны хувьд бол нэлээд өндөр хөгжилтэй гэдэг тийм ээ. Энийг одоо бүх нийтийн үйлс болгож бид нар нөгөө оюутлага 5 толгой гэдгийг ухах шүү тийм ээ. Монгол хүн тархиа ухаж амьдрах тийм ээ. Энэ дээр одоо яг таны зүгээс одоо юу гэдэг ямар нэгэн одоо төр зэхээс хүлээж байгаа ямар шийдэл байна. Энд дээр ч бас бид нар яг шиг боддог. Одоо ингээд манай ойлгомж нийт одоо энэ 24 гэж. Тэгэхэд бол ингээд төдийлөн хүн амтай сайн мэддэггүй. Оюун боён байд юм уу, байдаг байсан юм гэдэг чинь асуудал. Оролцож байгаа хүмүүс нь бол яг энэ чиглэлээр яваад цаашаа юунд даа инженер чиглэлээр яваад шүү дээ. Тэгэхээр одоо манай Монгол бол инженер чиглэлийн зохион бүтээгч тийм судлаач эднэлтэй гэж боддог. Тэгэхээр энэ чиглэлийн хүмүүсийг маш өргөн дэлгэр болгоод одоо шинэ одоо бидний нэг томлож байгаа баг насны хөгжөөд хангийн хөгжөөд дэлгэцийн хамаарал гар утас гэдэг юм уу хийж очоод шүү дээ. Тэгэхээр тэрний нэг бас нэг бодлол нь бид нар энэ чиглэл рүү инженер техникийн эзлэгтэй хөгжүүлэх чиглэлээр хүмүүсийг өргөн дэлгэртэй дугуйн секцээр ч өргөн дэлгэр маш юм айгууч тулгууцаас тэгээд төрөөс бол энийг маш анхаарч үзэх юм. Төрийн бодлого болох хэрэгтэй. Би бол ингэж харж байна тий. Одоо тэгэхээр яг энэ олимпиач юм бол яг бослын амнаас их юм яг тийм явж байгаа. Бослын хэрэгээс зөвхөн явж байгаа. Тэгтээ энийг бол өшөө өргөн дэг байна. Манай олимпиадоос бас техникийн загварлаас нисэх загварын
цамхаг бол дэлхийрөө гарсан шүү дээ. Дэлхийн аврал цогцол гэж дэлхийн аврал төрж байгаа те. Бус төрлийг бол ер нь цааш тавьсан дэлхийн түвшинд гаргах юм бэ. Цар хөрөөг нь яг нэмэгдүүлэх гэж. За танд их баярлалаа. Эцэг амжилт хүсье. За баярлалаа. Merci.
Хэдэн удаагийн оролцоо байгаа. Хоёр хэмжээсэн. Тэгэл нэгээр л яах юм бол нэг л оролцоогоор дүн гарах гэж юм одоо. Эсвэл яг тэр Йохан асуудал тусаад эсвэл нэгдсэн бол хоёр дахь боломж. Йохан дээр Өдөртөмч нь юу юм ерөөсөө? яг сайн хэлцүүлж байна. Тийш хатсан уу юу? Хоёр талд ялах гэж байгаа юм. Шоны манай юугаа
Цаашаа байж байна. Яасан бие биенээ нэг явж яхад Хайс нэг бүгд хийчих. Хагай хийчих. За буулгаад бөмбөгөө гаргачаад тэндээсээ дахиад ихнэ гэсэн юм байна. За цагчи явж байгаа бодлоо ихтэй. За техник технологийн 24 дугаар олимпиадын роботын тэмцээн дээрээс бид сурвалжлагаа үргэлжлүүлж байна. За ингээд нэгэн оролцогчоос та бүхэнд сэтгэлийн сонсгоё. За мэдээ аль аймгаас ирсэн хин гэдэг хүүхэд байна? Төв аймгаас оролцож байгаа Баянчан Нүсмийн харийг 12 ангиас ирж болторч. За хэд жилдээ оролцож байна роботын тэмцээнд? Анх удаа энэ жилд хамгийн анх удаа. За энэ бариад үзчих жоох. За энэ чиний шийдэл тийм ээ. За тэгэхээр энэ дээр бол хоёр үе шаттай юм шиг байна. Эхлээд бөмбөгөө цуглуулад дараагаар нь тэр цамхаг дээр байршуулдаг. За чиний энэ роботын бөмбөг цуглуулах шийдэл нь юу юм? Одоо яг миний энэ хийсэн робот бол бөмбөг цуглуулсан шийдэл нь одоо энэ шангаар шүү дээ. Энэ шангаар механик удирдлагаар удирдаад энэ шангаараа хутгаж авангууд энэ замаар гүгээд яг энэ бөмбөгт орно. Банкнда очоод ингэж хоошоо ингэж яах юм одоо аргал төөж байгаа юм шиг явах. За тэгэхээр энэ юу биш үү? Одоо жишээлбэл нэг нэгээр нэгэ барьж авах гэдэг хөөцөлдөх төр цаг алдахгүй юу? Ер нь гайгүй. Энэ чи өөрөө зүгээр гартаа оруулах удирдсан байх хэвээр. За тэгээ энэ дэр чи хэдэн бөмбөг ачих хэвээр вэ? 6. За тэгээ 6-гаа ангуудаа гарааныхаа шугам дээр очоод автомат удирдлагын дээр шилжиж байна уу? Миний болохоор яг нэг сая цагийн хугацаанд тулаад тэгээд цөөх хоногт бэлж ирсэн болохоор ерөөсөө бөмбөг авах зориулт дээр байна. Төвж авах зориулт. Ачихгүй юм уу те? Буцаас тавихгүй. За цамхаг дээр байрлуулахгүй юм байна те. Чи богино хугацаанд хийсэн гэсэн үг. Богино хугацаанд 3 хоногт. 3 хоногт уу? За юу шийдэл нь одоо энэ нэг гол юм бол програм тийм ээ. Програм. Ямар програм байна? Чи тэр кодыг яаж бичсэн? За одоо яг энэ роботон дээр болохоор програм гэхээр яг энэ доороо Arduino автон дээр удирдлагатай холбосон удирдлагын хүлээн авахч гэж хэлтэн нэм юм байна. Одоо энэ хүлээн авахч гэдэг энэ. За энэ нэг хар юм энэ хоёр бол хоорондоо удирж байгаа радио удирдлага. За програмын чи бол хаана яаж програмын нь болохоор одоо яг энэ цэнхэр хавтан доор энэ доороо. За энэ цэнхэр хавтан доор гэхлээр за энэ палатан дээр энэ дээр програм бичигдсэн байгаа тийм ээ. За чи зүгээр бусад хүмүүсийн шийдлийг харж байгаа байх тэмцээний явцад чиний зүгээр давуу тал сул тал юу вэ? Миний давуу тал юм бол бус роботуудад бол арай илүү хурдан маневр хийж чадвартай. Хурдан одоо яг тэр талбай дээр маш хурдан маневрлаад бөмбөг тууцсан араас нь хурд орчод авах зорилготой. Сул тал нь болохоор тавьдаг програм дутуу хийж ирсэн тэрэндээ л сул тал руу. За тийм байна. Одоо тэгэхээр бол саяны 1-р оролдлогоор бол хэдчнээ бөмбөг цуглуулах хугацаанд 4 бөмбөг 6-ыг цуглуулах хэрэгтэй. 6-аас 4. 6-аас 4. За одоо 2 дахь оролдлого тийм. Одоо 2 дахь оролдлого. За тэгвэл 2 дахь оролдлого дээр чинийх өмнөх амжилтаа яаж өөрчлөхийг харъя.
За тэгээд тэмцээнд амжилт хүсье. За. Юу хугацаа хангалттай нэг 50 минут байна. 1 минут. Хар зураа евро талбайруу гарч болохгүй байгаа. За цагчи юу болж байна? 2 минут. За за нөө. Ой, за тэр хасах нь шүү. За. Бүгдийг даваа. Аваа. За за. 12. За роботын төрөлд оролцож байгаа дараагийнхаа сурагчийг танилцуулах гэж байна. Намайг өөрийгөө танилцуулаач. Намайг Ган Төмрийн Тэмүүлэн гэдэг. Би Улаанбаатараас оролцож байгаа. Тэгээд орчлон сургуульд одоо сурч байна. Хэдвэр ангиу? 12 дахь төгсгөн. За энэ робот техник энэ тэмцээнд оролцох бэлтгэл эднээс эхлэв. Ер нь анх зар гараад 1 сарын 10 эднэр зар гарсан байсан. Тэгээд тэрнээс эхлүүлээд дүүргийн тэмцээн хүртэл нэг роботоо бэлдсэн. Тэгээд дүүргийн дараа гацчлан нийслэлийн тэмцээнийхаа дараа ерөнхийдөө шал өөр робот яг ингээд тэгээд ерөнхийдөө энийг нэг сар хагас ч юм уу хугацаанд бэлдсэн байна. Тэгэхээр чи анх удаага энэ тэмцээнд улсын олимпиад оролцож байна. Анх удаага олимпиад орж байгаа. Ер нь цаашдаа бол ямар мэрэгжилтэй болъё гэсэн. Ерөнхийдөө бол энэгээрээ урагшлуулъя гэж бодож байна. За чиний одоо энэ роботыг бид олон роботтой ингээ харьцуулахад хийц завгуур те гоё тийм цэмцгэрч гэх юм уу те их тийм уран хийцтэй гэж би ингэж анзаарсан л да. Тэ энэ роботынхаа дизайныг хэн гаргасан? Багш нь өөрөө гаргасан уу? Чи өөрөө ерөнхийдөө яасан нь хэдэн хувийг нь чи гаргасан? Ерөнхийдөө баг 50-50 бол суурийг бол ерөнхийдөө бол багш ерөнхийдөө бас нэг тийм санаа онорхоо хийж тавьсан. Ерөнхийдөө бол энэ 3 шилэн ийм хануудыг болохоор энэ ерөнхийдөө миний зураас нь гаргасан байна. Одоо эн чинь бөмбөг цуглуулж байгаа шийдэл нь бол нэг нэгээр нь хамж байгаа билүү? Тийм нэг нэгээр хамж байгаа. Энэ нэг тус хурд нэг бөмбөг орж байгаа. За тэгэхээр энэний хурд энтрийг нь програм дээр тааруулж байна уу? Тийм програм дээр тааруулж байгаа. Энэ ямар програмаар ажиллаж байгаа юм чинь? Arduino энэ чи харагдаж байгаа. Энэ бол энэгээр Arduino байхгүй. Arduino-гийн програм болохоор өөрөө C+ гэдэг код нийлээд тэрүүгээр хийжсэн.
За чи энэ код бичиж сураад ер нь хэр удаж байгаа? Код сураад удаагүй дээ. Анх 9 сард сурч. Сая 2 удаагийн оролдлого хийсэн тийм ээ. Аль нь чинийхээ илүү амжилттай болов? 2 оролдлого дээр. Нэг бөмбөг оруулсан баг. За юу цуглуулах нь бол хэр хурдан цуглуулж байна? Цуглуулах бол жоох ярихтэй ч гэсэн ерөөд бол бүх хүн бол цуглуулж чадна. Ерөөдөө хурдандаа бол минутын дотор бол бүх хүн цуглуулж чадна. Жоох удвал нэг 2 минут тагс юм 2 минутаараа цуглуулж байгаа. Сая зүгээр өрсөлдөгч нараа чи бол анзаарсан байх тийм ээ. Чиний энэ загварын одоо сул тал нь юу вэ? Давуу тал нь юу вэ гэж анзаар. Сул тал бол юу дөрөв дууны моторнууд нь жоохон удаан гэх юм уу? Тиймэрхүү удаан байгаа. Хоёрдугаар сул тал нь болохоор тийм жоохон дутуу кодд орсон гэх юм уу та. Тий. Код дутуу ütсэн гэсэн үг. Код жоохон тийм асуудалтай байсан тий. Тэрэн дээр тийм ерөөдөө тийм хоёр алдаа. Түүнээс бус чийдэл бол ерөөд бол яриш. Ерөөд бол энэ дугуй их өвөрмц шийдэл байна тийм ээ. Ийм дугуй сонгоё гэж багш нь санал болгосноо чи өөрөө яар. Ерөөд бол анх дүүрийн тэмцээнд ороход бол би ийм дугуй багш оруулъя гэж анх санал тавьж ирсэн. Тэгээд тэр үед бол ерөөд нэг тоогүй. Тэр үед бол зүгээр байдаг нэг бүрхий дугуур байсан. Энэ дэр болонгуудаа тэр нэг зураас эргэжсэн шүү дээ аав болно гэхэд. Тэнгүүдээ тэрэн дээр 45 гараас эргүүлэе гэж багштай дахиж ярилцж байгаад ерөөдөө ийм дугуй хийж утсан. Яг хөө зүгээр одоо дэлхийд дээр бол иймэрхүү тэмцээн бол олон тийм ээ. Тэгэхээр бол тэр YouTube дээрээс янз янзын юм санаа бол хэр авах тусгав энэ зургаар дээр. Ерөөдөө бол нэлээ санаа тусгасан. Энэ миний жишээлбэл энэ уул наах танк гэдэг нөө танкны дууд шүү дээ. Тэрийг өөр ингэж сорж авах шийдэлтэй байсан ч гэсэн ерөөдөө тэр жоохон гулсаад ерөөсөө ороогүй. Тэнгүүтээ энэ дэр болохоор энэ шийдэл төр болохоор зүгээр 2 жоохон зузаан дуу ирзэн олж игээд ерөөдөө 7 ширхгийн тусгаарлагч тавьж яасан. Одоо чиний роботыг одоо талбайс суларцсан байна нэг яаж үзэж болох вэ? Туршиж үзэж болох вэ хэлээ. За тий. Одоо тэгэхээр ингээ би явуулж үзэх гэдэг тийм ээ. Тэгэхээр эхлээд удирдлагын зааварчилгааны яах хэрэгтэй байлаа. Энэгээр урагшаа явах юм. За энэгээр урагшаа. Энэгээр урагшаа дараад энэгээр бол зүгээр хажуу тийшээгээ иргэн. Чигээ авах юм бэ тийм. Энэ бол нөгөө тийшээгээ, энэ бол хойш. За тийм. Тэнгүүтээ бөмбөг авахтаа болохоор энийг ингэж иргэлнэ. Жохон эвгүй дунууцах гэдэг үл энийг буцаагаад тийш энэгээр иргэлж болно. Ан чи ингэж хамж авах юм байна шүү дээ. Тэгэхээр ингэж авах нь зөв юм байна тийм. За. Тэнгүүтээ ерөөхдөө энэ нь болохоор ингэж бүтэн биеэрээ зүүн тийш иргэн. Энэ нь болохоор бүтэн баруун биеэрээ. Бүтэн баруун тийш. Энэ нь бол зүгээр засаж байгаа, чиглэлүүлж байгаа юм тийм. За та ингэж. За би ингэж Тэмүүлэнгийнхаа зохиосон роботыг яг тэмцээний талбай дээр туршиж үзэх гэж байна. За ингээд чи хажуунаас зааварчлага өгнө үз тийм ээ. Жохон зүүн тийш ирээ. Тэгээд одоо урагшаа. Тий. Урагшаа. Уршилж авах хэрэгтэй юм тийм. Тэгээ гартал нь энийг дарах уу? Эсвэл дараагийнхаа энэ тусдаа угаасаа араас нь хөөгд орчих шүү дээ тийм. Одоо дахиад энэ чи бас жоохон чанга мэдрэмж хэрэгтэй юм байна тийм жоохон мэдрэмж. Тийм бэ. Одоо тэгэд доошлуулад тэгээд одоо юу. За эн чинь бол одоо дэлгүүрт бол хүүхдүүд бол зүгээр үйлдвэрт хийсэн юм юу яадаг бах тийм ээ. Манад ийм яг хүүхдийн тоглоом байна уу? Үйлдвэр дээр яг үйлдвэрээр дэлгүүрт одоо яг тийм иймэрхүү тийм. Иргэд бол байхгүй дээ. Яг уу сүүрэн мөрийнх нь би дугуй мотор эдрэн бэлэн байж магадгүй. Ямар яг гэтээ бүхий үйлдэл ингэж хийдэг юм бол байхгүй дээ. Энийг бол эдрийг бол тусдаа дүрм гаргаж заасан учраас. За тэгээ манай нэвтрүүлгийг үзэж байгаа залуучууд хүүхдүүдэд би бас хэлэхэд бол одоо үнэхээр эн чинь хичээлээрээ үзсэн зүйлээрээ л энийг ингэж хийчихэж байгаа шүү дээ тийм ээ. Тэрнээс үл чи ямар нэгэн тусдан дугуйлан байхгүй яг 10 жилийнхаа мэдлэгийн түвшинд л тийм ээ 12 жилийнхаа. За баг зэрэг юу юм бэ те? Мэдрэмж хэрэгтэй юм бэ. За ингээд бол ийм байдлаар 6 бомбог цуглуулах хэрэгтэй байлоо тийм ээ. За одоо тэгээд буцаад нөгөө байр руугаа явна те. За энэ бол араа ингээд нөгөө дугуй өөрөө ийм өвөрмөц учраас манай зураглаач энэ дугуйг нь явж байгаа хөлбөрийг харуулж байгаа. Энд чинь ингээд хөндлөн яваад байгаа байхгүй тийм ээ. Тэгээд энүүгээрээ ингэж явдаг. Энүүгээрээ 45 градус ингээд. Энэ нөгөө 45. Энэ болох шоо. Баруун энэ зүүн шоо. Энэ чинь бол ер нь эзэмшчих юм бол маш хурдтай маневрлах юм байна шүү дээ тий. Тийм байна. За би бол энийхээ учрыг ойлгохгүй бодлоод байх юм байна. За одоо
Эхлэх зэг дээр очих. Эхлэх зэг дээр очихлаараа яах вэ? Зэг дээр очихлаараа ингэж энэ талаас ингэж явах юм. Ингэж зогсох хэрэгтэй юу те? За. Ингэж зогсох хэрэгтэй. За одоо тэгээд одоо бол автомат удирдлагаараа явна те энэ чинь. Автомат удирдлага руу энийг бөмбөгнүүд нь энэ хаанаад ингэж дагалж байгаа. Ийшээ явах юм уу те? За. Арай өөрөөр хийцээ. За. За тэгэхээр автомат удирдлага гэдэг. Автомат удирдлага нь болохоор старт гэдэг энэ тавчсан. Энэ дээр дарчиж байгаа юу те? Одоо тэгэхээр энэ маань өөрөө цагаан шугамаа дагаж явж байгаа тийм ээ? Тэгж явж байгаа юу автомат удирдлага. Шууд бол урагшаага чигээрээ энүүгээр явж байгаа гэсэн үг. За одоо тэгээд өөрөө энэ дээр бөмбөгөө өөрөө хаян те. Тэ. Энэ жоохон бөмбөг нь гацчих. Сэрэн жоохон нэг алдаанд дээр гасан тэр нь ачлаа. За энэ юуны алдаа? Энэ юу? Програмынхоо. Энэ нь бол нэг програм дээр биш ерөнхийдөө бол энэ юуны энэ дээр яасан нэг илүү гарсан хэсэг байгааз энийг ногоон юм уу? Тий, энийг ногоон гэхлээ. Энэ хөдөлгөөнд хязгаарлаад байна гэсэн үг. Энэ ингээ хойшоо ухрахтаа энийг хойшоо ухрахтаа ингэж зөрүүд ээжж байгаа. Чи ягаад энийг тэгээ тооцоог юм? Чи өөрөө зүгээр нэг илүү юм чиний ажил цаад болчлаа тий. Тэр нэг илүү гарсан юм. Энийг илүү гарсан юм. Ааха. За тэгээд ямар ч байсан одоо хүүхд өөрийнхөө хичээлээр үтсэн мэдлэгээ ашиглаад ийм хэмжээний бүтээлийг маш богино хугацаанд хийнэ гэдэг бол ер нь бол чангалалт, амжилт тийм ээ. Үеийнхэн хүүхдүүдэд хандаад хэлээж тий. Ерөнхийдөө ийм тэнцээ уралдаанд орж ивэл эртнээс бэлдсэн зүгээр юм биш шүү. Би өөрөө нэг сургууль дээр нэг баг 1-2 онсон тохиолдол таасан. Тэгэхээр аав ээж нь бол мэдээ сайн байсан тий. Аав ээж бол ерөнхийдөө бол жоохон дургуутсан ч гэсэн ерөнхийдөө тэнцээнд орж байгаа утгаар бол зөвшөөрсөн. Юу сургууль дээр хонсныг тийм зөвшөөрсөн тий. За. Энд чи бол ээж аав сэтгэл хангалуун байгаа. За тэгвэл тэмүүлэндээ тэгээд цаашдах нь сурлагт өндөр амжилт хүсье. Монгол улсад нэг шинэ инженер гарч ирнэ гэж хүлээж байгаа шүү. За. Манай нэвтрүүлэг үргэлжилж байна. За роботын тэмцээнд оролцож байгаа оролцогчдоо танилцуулъя. За эдгээр нэр юм блэ? Давасрам. За хаанаас ирлээ? Уран хагас. За хэдвэр ангиа? Одоо 12 дугаар анги. За энэ роботын тэмцээн энэ олимпиадад хэд удаага оролцож байна? Анх удаа. За. Хэдийнээс бэлтгэлээ хийв? Одоо 3 сарын өмнөөс энэ өдөртөмж зарлал. Өдөртөмж зарлал ер нь тэгэл хийж эхэлсэн. Танай багш чинь өдөртсөн багш чинь өмнө ийм роботын тэмцээнд хүүхд бэлдэж исэн багш уу? Бэлдэж байгааг өөрөө орж исэн байхгүй юу? За. Орж исэн чинээр исэн багш байхгүй юу? За. Тэгэхээр бол тэгээд чамайг яаж сонгож авсан юм? Одоо тэмцээнд. Би технологи талтай сонирхолтой тэгээд технологи илүү сайн хийдэг байсан байхгүй юу? Тэгэл багш орох уу гэж надаас асуугаад. Тэгээ би за тэгээд. Ээж аав нэр дэмжсэн. Ээж аав ихэндээ дэмжээгөө. Яагаад? Намайг ийм юмд ерөөс дэмждэг байхгүй юу? Тийм үү яа? Хамарсан. Тэгээд би аймагтаа юмс тэгэл ээж аавыг ясараа байгаа тэгэл ороод аймагтаа дүрлцэх. Тэгсэн чи ээж аав за устаа юу гэд итгээд. За. Ээж аав цуг ирсэн нь ирээг байгаа юм. Ирээг үү. Одоо аймаг талгаа. Тэгэхээр бол одоо үндсэндээ хүүгээ юу хийж чаддгийг бол хардсан учраас цаашдаа бол дэмжих юм байна те. Харин чи ер нь цаашдаа ямар мэргэжлэр суралцъя гэж байгаа? Механик инженерээр сурыг бодож байгаа. Энэ чамд хэр одоо урам зориг юм уу хэр одоо туршлага болж ийн гэж харж байна. Нэлийн туршлага болж байна. За ахын чиний юу нэг ажилуулж үзэх үү? За энэ уршаа хойшоо юу? Уршаа хойшоо баруун зүүн. Баруун зүүн. Энэ болохоор энэ конвейер нь ажиллана. Энэ конвейер чинь ийм хурдтай ажилтдаг юм уу? Тэгэхгүй бол удаа ажиллах юм бол гацах магадлал өндөртэй. За. Хурдан ажиллаж бас нэг минутанд цаг минутаар явдаг болохоор. За тэгвэл бүгдээрээ одоо энэгээр энэ нөгөө бөмбөгөө чиглэж очих чинь яах хэцүү юм бэ? Конвейер ажиллуулад явчих болно. Тийм бэ. Тийм бэ. Тэгвэл арай одоо наач цаасан болчихсон байна. Тэрийг цаасаар биш хуванцраар юм уу хийх боломж байсан уу? Байсан. Би бүх шийдлэр нь олж үзсэн. За. Арай хатаад адлаа. Хатаад бөмбөгийн шууд урагш ингээд шууд шилдээд. За тийм байна. Цааш нь цохоод явуулаад байх юм байна те. Тийм байна. Гэхдээ тийм биш вэ? Яг чиглэж очих юм бол
хурдтай очивол авж гин те. Энэ чинь гэтээ юу юм бэ наа бас нэлээд эвдүү шаардах юм байна те. Чи хэр удаан бэлдсэн нэг. Чи яг энэ хувилбараараа аймгийнхаа тэмцээнд орсон уу? Яг энэгээр орсон. За. Чи тэгээд аймгийн хүүхдүүдээс энэ бөмбөг цуглуулж байгаа шийдлийг арай өөрөөр шийдье гэж бодоогүй юу? Зүгээр энэгээрээ л тушаад үзье гэж бодсон уу? Энэ л хамгийн нэг одоо гой шийдэл гэх юм уу? Боломжтой гэж харсан уу? Сая бол зүгээр тэмцээн дээр бол тэр 2-оор нь 3-аар нь шууд хутгаад авчдаг хувилбарууд харагдаад байсан шүү дээ. Тий. Хэдий ч ингээд зүв тарлахгүй бол буруу тийш нь шууд хоошоо хүчтэй шийдэх юм бол одоо аваад явах амар эсрэл өндөртэй байхгүй юу? Энэ арай эсрэл багтай тэгсэн мэт хийх хэцүү. Нэг хийсэн багтахгүй. За тийм байна. За одоо ингээд зогсоогоод энийг конвейераа зогсоогоод байрлалтаа буцсан тий. Яг ухарж орж шүү. Ухарж орох хөлөө. За. Одоо яг ухраад ухарж ороод яг ингэж зогсоод. За ингэж зогсох хэрэгтэй юм байна тий. За аваарынхаа тэмдэгтээ дараад кодер юм. Одоо өөрөө автоматар юм. Автоматар явж гин гэсэн үг. За. За одоо шийдэл нь бол энэ доошлоод онгоох юм. Нэг орцсон шүү. Одоо ч дэшээс хөгтөөд гэнээр эргээд. Анчи програмаар өөрөө ажиллаж байгаа тий. Кодер ажиллаж байгаа. Харин тэгэд энэ юуны алдаа одоо энэ кодн дээр жоохон нэг секундын зөрүүл тийм зүйл. Кодны алдаа тэгээд зөв хэрэгээг тохиолдол бас яа гэм үү? Олон юмс галаад алддаг байхгүй. Тэгэхээр бол програм бол энэ хэд бол ерөнхийдөө нэг янзаар бичигдэх багтаа баг зэргийн ойролцоо. Энэ дээр л нэг яахан асуудал гарч ирэх юм те. Замаа сольж байгаа шүү дээ. Тийм энэ дээр ингэж ирээд ухраад ингэж яваад ингэж ирдэг байхгүй. Тэгэхээр энэ тооцооллыг програм дээр кодн дээр бас хийж өгөх үү? Тийм хийцэн байгаа байхгүй юу. Гэтэ зуулж энэ дөрвөө оруулсан тохиолдолд тийш орно гэж байгаа болохоор тэгээд. За. Сонирхолтой юм байна. Тэгээд маш богино хугацаанд ийм амжилтанд хүрч болдгийм байх те. Харин чи үеийнхээ найзуудад хандаж үг хэлээч. Робот сонирхож ивэл гоё шүү. Сонирхолтой. Жохон зардал өндөр ордог хийг эс тооцоол. Ер нь дэжөө. Гоё шүү. Тийм байна. За. Одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа чиний үеийнхийнхэн бол ер нь бол дараагийнхаа энэ зохиогдох олимпиадад оролцъё гэсэн бодолтой байх гэж бодож байна. Эцэг эхчүүдэд ч гэсэн би бас уриалж хэлмээр энэ хүүхдүүдэд сайн дэмжиж өгөөрэй тийм ээ. Зүгээр нэг гар утсаар тоглоцохоор одоо энэ гар утасны дэлгэц чинь цэвэр удирдлага болчихлоо шүү дээ тийм ээ. За энд ордог зардал бол бас мэдээж бол мөнгөөр хэмжих юм бол өндөр. Гэхдээ чи илүү мундаг инженер болчих юм бол тэр ихтгэл цалиа авна тийм биз? За тийм учраас хүүхдүүдэд эцэг эхчүүдэд сайн дэмжиж өгөөрэй. За тэгээд үгээ сайн инженер болоорой гэж ирээ. За баярлаа. За манай нэвтрүүлэг үргэлжилж байна. За манай автобын нэвтрүүлэг үргэлжилж байна. Манай нэвтрүүлэг техник технологийн улсын 24-р олимпиадын одоо үйл ажиллагааны дээрээс шууд явж байгаа. За роботын тэмцээн дээр оролцож исэн энэ залууг би эхлээд хүүхд байна гэж бодоод аль сургуулийн сурагч вэ гэдээсэн чинь багш байсан байна. Тэгээд одоо багш өөрийгөө үзэгчдэд мань танилцуулна. Намайг амар жаргалын мөнх эрдэнэ гэдэг. Одоо орчлон сургууль инженерийн багш гэдэг. Их сургуулаа төгсөөд гэр удаж багшлаад. Багшлаад ер нь эхний жилдээ орж байгаа. За тэгэхээр бол дээд сургууль төгсөөд бол удаагүй гэсэн үг үү? Тийм, дээд сургууль ер нь төгсөөд удаагүй нэг жил болж байна. За тийм баг. Тэгээ би чамайг түрүү ямар ч байсан. Нөхөө эн чин зарим 12 дугаар ингээ хүүхдүүд чи их том биетэй те ингээд ийм тэд нартай харьцуулаад би чамайг сурагч нэгэд байсан уучлаарай. За түрүү танай сурагчийн одоо энэ загварыг харахад танай сурагчийн загвар байна те. Энэ дээр бит хоёр нөгөө ярьсан Тэмүүлэн тийм биз? Тий. Тэгэхээр одоо би нэгд багш байгаа учраас сая хүүхдүүдтэй бол энэ загвар магварын тухай ярьсан. Одоо би тамтай энэ програм хангамж талаас нь ярих гэдэг юм л та. Тийм ээ. Тэгэхээр энэ робот дээр хэрэглэж байгаа энэ програм хангамжийн кодны тухай манай үзэгчдэд жоохон тайлбарлаж өгөөч. За програмын хувьд бол одоо манай хийсэн роботын хувьд бол C програм хангамжийн дээр болдог. Тэгээ ер нь дийлэнхтэй робот бол C-ийг бичиж байгаа. Тэгээ одоо нэг техник технологи олимпиад болохоор одоо сая л 12 дараа ингээ хонд болж байгаа.
бас юм үзүүштэй болж байгаа. Хэрвээ дунд ангид ороод ирэх юм бол програм агуулчаас илүү амархан илүү хэлбэр болж өөрчлөгдөнө. Тэгэхээр тэрний юу гэх юм блог угсраад тэгээд тэрнгөөр ингээд хөрсөн рафт угсраад ч юм тийж байж болох байгаа. Тэгэхээр яг одоо бол бичсэн код нь бол C хэл дээр тэгээд яг ингээд юу төхөөрөмж бүр дээр нь тааруулсан програм бичиж байгаа. Гэтэ бас нийх бас хүнд биш. Тухайн хүүхдийн 6 дугаар ангиас 8 дугаар 12 дугаар анги хүртэл чи яг кодинг юм уу, скол, физик, хими юм хичээл төр үүсэн мэдлэг зүгээр базаал за ингэж орж ич байна гэдэг зүгээр тийм дэлбэрийг хийж явуулчих. Тэгэхээр яг зүгээр багшийн зүгээс л нэг хэцүү биш гэж хараад иж болох юм тий. Ер нь зүгээр дундаж хүүхдүүдийн хувьд бол энэ маань бол ер нь эзэмшүүл зохих мэдлэгийн түвшин үү? Тийм. Би багшийн хувьд бол яг нэг амархан гэж таарч иж болно. Тэгээ ер нь бол сурчин хувьд гэсэн гайгүй болохоор ингээд нөгөө рафт ингээд хийгээд байгаа байхгүй. Хэрвээ энэ бүр ингээд хүн хөршүү хэцүү байсан бол хүүхд бол энэ димийн байна. Жишээлбэл би нэг хүүхдэд очиад хоёул пожиг хий шууд хөөрөө боруулаад гэх юм бол хэцүү тий. Тэрнтэй адилхан хүүхдийг ингээд баагаар тэмцээр робокон ч юм уу зураастаа ч юм жижиг рафт хийгээд тэг ингээд баагаар ингээд хөгжүүлж очиж хүүхд нь ингээд өөрөө сурчдаг. Програм нь юу гэсэн бэ? C програм гэсэн үү? Тийм C++ гэдэг програм дээр бичдэг. Жишээлбэл дараа жилийн магадгүй энэ 25 дахь олимпиадын энэ роботын төрлийн юу бол одоо тэр өдөртөмжн дээр нь бас програмыг зааж өгдөг үү? Тийм програм дээр байна гэж үгүй юу? Үгүй, нээлттэй байх хэрэгтэй. Яагаад гэвэл ганц програмаар бичиж болохгүй шүү дээ. Тэр чинь ингээд олон хүмүүс олон програм байхад хараад ирсэн байгаа. Жишээлбэл би C хэл мэддэг байсан бол өөр хүн Python ч юм уу гэл өөр програмын хэл мэдэж болно. Эсвэл зүгээр Scratch дээр хүртэл програмыг бичиж болох байхгүй. Ийм програмын ялгаа гарах уу? Програмын ялгаа юу? Сайн бол гарахгүй. Зүгээр тухайн програмыг хэр сайн эзэмсэн бэ л гэдэг ялгаа гарна. Кодо хэр зөв бичих вэ гэдэг ялгаа гарна. Тэгэхээр тэр програмыг эзэмших асуудал юм биш үү тийм ээ? Ердөө бол энэ тэр програмыг эзэмших асуудал. Тэрнээс бол нэг сайн програм эзэмшсэн байхад өрдөн дээр нь ашиглаж болно гэж ойлголоо тийм. За миний хувьд бол зүгээр програмууд сайн муу гэдэг юм байх юм болоо гэж бодож ирсэн байхгүй юу? За ойлголоо гэж. Тэгэхээр түрүүн би энэ юуг бол явуулж үзсэн тийм ээ яг нэг тоглолтын тавцсан дээр. Тэгэхээр бол хоёлаа энэ дээрээс одоо хүмүүст ойлгомжтой болох үднээс нэг өгөгдлийн юм уу өөрчлөөд юу ямар байна тийм ээ. За програм ингэж өөрчилж болдгийм а гэдгийг харуулмаар байна л да. Тэгэхээр хоёлаа цаг байгаа учраас та манай үзэгчдэд хамгийн амархан анзаарагдах нэг тийм өөрчлөлтийг хийж харуулаач. За тий. За одоо хоёлаа ямар өөрчлөлт хийх гэж байгаа вэ програмда? За энэ дээр болохоор програмд ингээ биднес app гэдэг нь болохоор энэ товчлоор аялаад байгаа. Энэ бол дээшээ товч, доошоо товч, баруун зүүн гэдэг. Энэ бол манай роботын яг үндсэн үйлдэл байхгүй. Тэгээ энэ дээр ингээд хурдыг ингээд заагаад өгчсөн. Жишээлбэл баруун мотор 200 ингээд өгсөн байна. Энэ бол максимум хурдаа ирж байгаа байхгүй. Тэгээ одоо хоёулаа болохоор энийг удаашруулж үзье. За энэ 200 гэдэг нь дугуун дээр байгаа моторын хурд юм байна те. Та нар тэмцээнд орж байгаа учраас энийг хамгийн хурдан дээрээ тавьчихсан гэсэн үг үү? За тэгвэл хамгийн удаан гэхэл баг хөдлөхгүй болчих магадгүй те. Тий, гэхдээ нэг ингээд нэг ер нь мэдгэдэггүй зүйл өөрчлөлт орно гэсэн. Тийм үү. За тэгвэл удаашруулж үзье. За юу ч гэсэн ялгааг нь гаргахын тулд хичээлж үзсэн дээр байх гэж. За одоо бол ингээд за энэ дээр яг юу харж ийнэ гэхээр би ингээд хөдөлгөөт энэ дээр савлаа болчих чад. Ажгараа скутерийг авч байна. За одоо тэгвэл одоо яг өөрчлөхөөс өмнөх хурдыг харуулах гэж байна тийм өөрчлөхөөс өмнөх юм. За би одоо ингээд хөдөлгөөт энэ дээр ингээд савлаа ингээд үүсэж байгаа. Тийм. За одоо би энийг кодыг өөрчлөхөөр энийх одоо яг яадаг вэ? За энэ кабелаар биднес нөгөө өглөө тухайн тархи руугаа микроконтроллер руугаа шалдаг хийдэг хуулч авдаг гэсэн үг л дээ. Тархи гэдгийг алиг хэлж байна. Тархи гэдэг нь болохоор биднес энэ нөгөө нэг робот дээр байгаа. Тийм. Робот бол ер нь бол хүнтэй төстэй л гэж биднес хэлдэг байхгүй. Одоо жишээлбэл энэ хөл гарна тийм. Тэгэхээр энэ бол одоо хүнээр бол тийм дамжуулах бодис дамжуулах одоо судс ч юм уу байна. Энэ бол тархи нь тийм. Бүх процесс команд явж байгаа гэсэн. Тэгээ ийшээ одоо төлөвлөлт байна. Тэр ноутбукн дээрээ аюугаа өгдлөө өөрчлөө тархи руугаа шилжүүлэх юм уу? За ноутбукн дээрээ ерөнхий командаа өөрчлөөд хийх. Тэрийг тархи руугаа шилжүүлнэ. За 220-ыг хэд гэж өгч чинь. За 220-ыг бол хэдүүлээ мэдтгүүцээр 130 100 гэдэг үзье. Одоо 100-аар багс. Бараг 2 за тийм 100-100-аар басгачлаа тий. Бараг 2 дахин тий. Тий, бараг 2 дахин багслаа гэж. За одоо энэ уншиж чинь тийм ээ энэ дээр. Тийм уншиж байгаа. Completing sketch гэдэг.
За ингээд бэлэн болцсон гэсэн үг. Тархи руугаа дамжуулсан тийм саяныхаа өөрчлөлтийг. За одоо энэ зөвхөн юун дээр өөрчлөлтөх вэ гэхээр урагшаа гэдэг дээр хоёулаа зөвхөн өөрчлөлт хийсэн гэсэн үг. Урагшаа тавьчих дарахаар. За гэр болцсон юм чинь дахиад нэг хасч олно. Тэгээ юу нэг онцгой өөрчлөлт гарсангүй тийм. Тэгээ онцгой өөрчлөлт. Харин тийм хоёулаа бүр баг дээр нь тавиад үзье. За тийм. За одоо хоёулаа хурдын хэд болгож өөрчлөх вүлээ? За тэгвэл бүр мэддэхгүй очиж 60-аар нэг үзье. За 60. Энийг нь болохоор 20-аар багчаас 40 гэж үзээд. За хоошо хурахын нь бол хоёулаа дахиад нэг 70 гээд баруун тишээ 70 гээд. За ингээд үзье. Тэр энийг бол ер нь бол яг өөрөө ямар зорилго тавьж байгаасаа болоод энэ хөгжлүүдээ өөрчлөл явуучих юм биш үү тийм ээ. Тэмцээн учраас хурдан хөдлөх гээд хамгийн максимум тавьсан байсан тийм ээ. Тэгж болоо. Баталгаатай, чанартай гүйцэтгийг бол хурдыг бас дундчил төхөөрөж болох юм бэ. Тийм ээ. Ямар зорилго тавьж байгаасаа болох юм биш үү тийм ээ. За. За хоёул энийг бивисээ парокап гад өрчилчихээ. Харж байгаад явсан чинь. Танцтай баха айгу муусан. Энэ яг үнцорт нэг 255-га максэлдэг байхгүй. Энэ өөрөлдөө PS контроллер pad up boy дэшигэд. За. Тэг. Тэгээс мэддэхгүй юм биш үү? Тэгээс мэддэхгүй тий код муур харсан. За одоо ингээд одоо жинхэнэ 120 120 гэдэг үзье. За доошоогоо тарах юм бол хоошоогоо явна гэсэн үг. 120 баруун байх юм бол 120 тэгээд 100 байх юм бол бас 120 гэдэг. За тэгэхээр миний анзаарснаар бол түрүүн уршаа хурд бол 220 200 байсныг 100-аар багасгаад тийм ээ. Хоёлаа бол тийм 120 100 болгочлоо. Тийм ээ. За мэдээж бол босод чиглэлийнх нь жоохон багасгачих шиг боллоо. Тийм ээ. За одоо програм маань уншигдсан уу? За ингээд за уншиж байгаа юм байна. За тэгээд шинэ дараа за ялт юу даширч юм тийм ээ. За энэ болохоор өөрчлөөгүй байна. Тийм бай. Түрүүн бол яг ийм ухсан исэн урдтай байсан тий. Одоо бол уршаа бол тий намуухан болчиход байна. За тийм бай. За тэгэхээр бол энэ C гэдэг энэ програм бол ингээд үндсэндээ танай компьютерийн тархийг зэнгэлдэг юм байна. Тийм тархийг командалж өгдөг. За манай нэвтрүүлэгт одоо бас багш оролцож байгаа учраас эцэг эхчүүдэд бас хандаж үг хэлүүл яасан юм бэ? Тийм ээ. За эцэг эхчүүдийн хувьд бол яг энэ робот тай холбоотой юм технологийн холбоотой юм сонирхож байгаа. За дуучимч байсан сонирхож байгаа бол тэр хүүхдээ өсөл мөрөдлөө битээ агаарай. Улам бүр дэмжиж өгөөрэй. Ингэж чадах юм бол танаа хүүхдээ хэдий ингээд ойрхон хугацаанд амжилт нь харагдахгүй байсан ч гэсэн ирээдүйд ингээд маш том амжилтыг дагуулж явдаг. Тийм. Миний хувьд бол одоо багш эдийн мэргэжлийг сонгохын тулд зайлшгүй нэг хүчин зүйл нь бол гэр бүл ингээд аюул дэмжиж өгсөн. Манай ээж бол наа ингээд аюул гэж дэмжиж өгсөн багтаа. Тэгэхээр тэр зүйлийг юм битим хоогоорой. Тийм. Эдгээр хүүхдүүд бол та хэдийн тоглож байгаа та хэдийн өнцгөөс харж тоглож байгаа гэдэг боловч цаанаа маш олон зүйлийг сурч мэдэж авдаг. Хөгжиж идэг юм байна. Хичээлээс гадуурх амьдралыг задаг тийм цогц зүйл байхгүй. За тэгээд багшлаад нэг хэн жил болж байгаа юм байна. Тэр бол багшлах зам бол урд чинь бардсан байна тийм ээ. Олон сайхан шавьтай болоод багш та нарын минь ажлын үр дүнд Монгол улсын инженерүүд, мундаг инженерүүд төрж гараасаа гэж хүсэж байна. За баярлалаа. За. Нэвтрүүлэг маань үргэлжилж байна.
Ангидэр гарсан багшны шагналыг гаргахад бидний үсрэн тэрүүн байранд энэгээр аваач. Нарийчдээ бацаа удаанаар шоутой хатаа көсөг Тэтэндээ гамбот удаанаар анзэрвэхтэй мөргөн байсан хинтээ Хооростой гэсэндээ даваад ирж байна. Нарийчдээ бацаахан багшмаа мөргөн байдаг гэсэн байна. Зэрэг хүсэл ангастай чорой шогтой бадрагшман багаар үүсгэн. Шагналтай түрүүн хатар тасарыг шагналыг удаанаар хатаас авчихвээ. Тэр зэрэгтэй бадрагшман түрүүгээр үүсгэн. Багаарыг шагнал хатарыг Анзэрвэхтэй мөргөн багшмаа хинтээ ангасаж байсан. Дөрвөн шагнал хаваад багшмаа дөрвөн шагналыг Ромсын зөвлөж багш төвд төвд гэдэг багш түрүү багшмаа таатсан. За та бүхнийхээ техник технологийн улсын 24-р олимпиадыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга секретард орж багштай уулзуулж байна. За та ингээд өнөөдрийн энэ арга хэмжээ одоо уламжлалт олимпиад маань амжилттай болж өндөрлөлөө. Олимпиадад үгнээ та манай үзэгчдэд үг хэлэхгүй юу? За уламжлалтын зохион байгуулдаг улсын техник технологийн 24-р олимпиад нь бол амжилттай сайхан боллоо. Энэ жил бол 9 төрлөөр бүх аймаг орон нутагт 3 шаттайгаар явагдсан гэдгээр бас нэг онцлогтой байна. Нөгөө талаас бол манай техник технологийн улсын олимпиад маань олон улсын хөгжлийн найрамдал төв болон орон нутагт олон жил явагдсан. Энэ жил бол Монгол Улсын боловсролын их сургууль дээр явагдаж байна. За энэ жилийн тэмцээний онцлог юу вэ? Энэ жилийн тэмцээний онцлог бол багш нар одоо маш олон төрлөөр ур чадвараа уралдуулж одоо үр дүнгээ гаргасан гэдгээр бас нэг онцлог байгаа. Ер нь бол өмнө жилүүд бол нэлээд томоохон даалгавруудыг өгөөд үрж ирж бас шалгаруулалт хийдэг байсан бол энэ жил бол тийхгүйгээр ерөнхий чиглэл өгж байгаад энд нь бол одоо техник сэтгэлгээ, зохион бүтээх ур чадвар, зураг төрслөх ур чадвар, одоо технологийн ур чадвар гэсэн тийм нэгдсэн бүтцээр зохион байгуулалт хийсэн гэдэг бол яг тухайн нөхцөлд даалгавар өгсөн өгөөд яаж шийдвэр гаргаваа гэдэг бол тийм онцлогтой сайхан боллоо гэж бодож байна. Үнэхээр бол манай багш нар айгүй сайхан ур чадвартай, маш их хөгжил дэвшил, орчин үеийн одоо техник дэвшилтэй хөл нийлэн алхаж байна гэж бодож байна. Зурагчдын тухайд бол хэлэхэд техник загвар төрлийн одоо усан загвар, авто загвар, нисэх загварын чиглэлийн одоо даалгавруудыг амжилтлаг үүсгэж одоо сурагч болгон өөрсдийн зохион бүтээсэн техникийн загваруудыг хооронд нь оролдуулж одоо
тэмцээний үр дүн гарсан гэдгээр их онцлогтой. Ер нь бол техник загварын чиглэлээр бол Монгол улсад нэг жил дунджаар 400-аас 500 техник загварыг сурагч өөрийнхөө гараар бүтээгээд хоорондоо уралддаг гэдгээр маш онцлогтой болсон. Нөгөөдөөгөр бол эдгээр техник загварын төрөл чиглэлээр нэмэх нь одоо робот техник, ухаалаг техникийг хэрхэн одоо зохион бүтээж чадах вэ гэдэг рүү одоо амжилттай дагалгавруудыг гүйцэтгэж хоорондоо уралдсан. Тэр нь бол ирээдүйд одоо манай сурагчид зөвхөн гараар бүтээх механик технологийн төвшөнд байхаас гадна бол ухаалаг техник, роботын төвшөнд бас л одоо ур чадвараа оруулах боломжтой нөхцөл бүрдэж байна гэж бодож байна. Би яг зүгээр ингээд тэмцээний эхнээс ахуулаад одоо сая дуустал байлаа л да. Тэгэхээр одоо манай одоо хувийн хвшлийнхэн ч гэдэг юм уу төр засаг зарим төрлийн одоо уралдаан тэмцээнийг тийм ээ одоо дэндүү их байлдаг, шагнадаг тийм ээ. Тэгэхээр та зүгээр энэ тал дээр юунуудаа өрөх одоо уриалах тал дээр ямар бодолтой байна одоо хувийн хвшлийнхнийгаа. Ер нь бол одоо бидний зохион байгуулж байгаа олимпиад бол босрол шинжилгээ ухааны яамнаас одоо дэмжиж одоо улсын хэмжээний зохион байгуулдаг албан ёсны шинжтэй тийм олимпиадууд байгаамаа. Ер нь бол олимпиад уралдаан тэмцээн олширсан гэсэн асуудал байдаг боловч би түүнийг бол юу гэж боддог вэ гэхээр энэ их бүтээгч чиглэлийн ур ухаан шингэсэн олимпиад уралдаан тэмцээнүүдийг бол маш дэмжиж ажиллах нь зүйтэй гэж боддог. Түүнээс гадна бид ерөнхий дунд сургуулийнхаас дунд сургуультай зааж байгаа хичээлийнхээ агуулгаар бол сурагчдын олимпиадуудыг хийж байгаа. Багш нарын дунд бол яг мэргэжлийн чиглэлээр нь олимпиадууд хийж байгаа гэдэг бол одоо ойлгомжтой. Тэгэхээр энэ бүтэц зохион байгуулалтын хувьд бол бид нэр яг даалгавар, шалгуур юугаа боловсруулад дахиад одоо өөр чиглэлээр одоо хэрхэн дэмжих вэ? Одоо ялангуяа манай чиглэлийн одоо энэ олимпиад дээр бол жоохон материалын зардал одоо бүтэц сэтгэлгээ, шинийг сэтгэх гэдэг дээр бол айгүй тийм жоохон одоо бүтээлч маягийн үйл ажиллагаанууд явагддаг. Тэн дээр бол хувийн хвшлийнхэн маань одоо бусад байгууллагууд маань хамтран дэмжээ оролцоход болохгүй зүйл байхгүй. Тухайлбал одоо энэ техник спортын төрлийн мэргэжлийн клубүүд бол бид нартай хамтарч ажиллаж байгаа. Тэр нисэх загварын маса нийгэмлэг, Монгол улсын хэмжээний одоо авто загварын нийгэмлэг, усан загварын холбоодууд бол хамтарч ажиллаж байгаа гэдэг нь бол яг тэр хүүхдүүдийг тэр загварыг хийж явах явцдаа одоо мэдлэг олох, технологийн бүтэц сэтгэлгээг хөгжиж явах, ур чадвар нь дээшилж явах гэдгийг дэмжиж байгаа учраас энэ бол ирээдүйн тэр хүүхдүүдийн мэргэжлийн төлөө хийж байгаа бол уралдаан тэмцээн олимпиад гэдгээр маш онцгой байдаг учраас харин ч бүр энэ бүтээгч чиглэлийн олимпиад уралдаан тэмцээн энэ мэргэжлийн чиглэлийн зүйлүүдийг бол улам олшруулж дэмжиж ажиллах нь зүйтэй л гэж боддог. Яг төгсгөлд нь би зүгээр анх удаага энэ техник технологийн олимпиадыг яг ингээд байж ингэж оролцож үзлээлтэй хөндлөнгөөсөн. Тэг яг зөв хөндлөнгийн хүний нүдээр харахтаа нэг баг зэргийн жижигхэн шүүмжлэлтэй юм харагдлаа л да. Тэгээд одоо хэдгээр сая одоо бид нар шилдэгүүдээ шалгаруулад ингэж одоо сайхан байгаа боловч тийм ээ бас дараагийн уралдаан тэмцээн маань сайн болох тал дээр жоохон анхаарах юмнууд байна уу да гэж. Тухайлбал одоо өчигдөр тэр юун дээр бол одоо роботын тэмцээн дээр зарим нэгэн робот одоо жишээлбэл хугацааны үед хоцорч ирсэн, тэгээ өдөрдмжээс гадуур ирсэн, тэгэнгүүт за яахтай холоос ирсэн юм байна гэд оруулчих жишээтэй тийм ээ. Тэгэхээр бид нар чинь дэлхийн хүнийг бэлтэж байгаа шүү дээ тийм ээ. Дэлхийд өрсөлдөх мэрэгжилтэн бэлтэж байгаа. Тэгэхээр л нөгөө л нэг хинэггүй байдаг нэг энэ одоо байдал тийм ээ. Өдөрдмж гэдэг бол хууль тийм биз? Тэгвэл өдөрдмжийн заацал юм бол өдөрдмжээс гадуурх бүх юмыг хориглоно. Эний чинь багшийг хүмүүжүүлж гин, хүүхдийг хүмүүжүүлж гин. Тийм биз? За яах үгээд оруулаад тахлаар нөгөө нэг алдааг ерөөсө давтаал ийн гэсэн үг байхгүй юу. Нэгдүгээр нэг тиймэрхүү юм анзаарэгдсэн. Хоёрдугаар тэр автын юун дээр бол жишээлбэл автын уралдаан дээр нөгөө машин чинь ингээд тойрогоо эргэл 5 удаа эргэжиж хүчээ авдаг ийм одоо олон улсын стандарт байдаг гэж одоо зарим багш нар надад бол ярьж байна л та. Тэгэхэд бол одоо зохион байгуулагч нар бол 3 тойрол юу аашгүй цаг тоолно шүү гэдэг юм уу те. Тэгтэл нөгөөдөл нь нөгөө машина нэг шиддэг машин, шиддэггүй машин ч ингээд бас төрлүүд байдаг юм биш үү те. Тэгэхээр нөгөө өдөрдмж хугацаандаа хүрсэн юм уу? Нөгөө багш нар ер нь яг нэгдсэн ойлголт авч чадсан юм уу? Тэгээ надад нэг жаахан иймэрхүү юмуд анзаарагдлаа. Магадгүй энэ нь эргээд нөгөө нэг хүүхдүүдийн амжилт юмд сөргөөр нөлөөлсөн байх вэ. Тэгэхээр уучлаарай багш зөвөр ойлгоно үз. Сайхан арга хэмжээ. Тэгтээ дараагийн юм маань бол улам өмнөхөөсөө сайжрах хэрэгтэй тийм ээ. Би та бүхнийг энэ дээр бас нэлээд сайн тэр өдөрдмжээ гаргахтаа нэлээд сайн улс хууртай үндэслэлтэй гаргах нь зөв юм болов уу гэж анзаарчихсан. Зөв. Тийм. Тэн дээр яг нэмж хэлэхэд ер нь бол бид нэр өдөрдмжийг баг жилийн өмнөөс гаргаад ингээд
ойлгуулаад төрөл чиглэлийнх нь одоо тухай араас нь зөвлөмжүүдийг хөрвүүлээд явдаг. Тэгтээ яг таны харж ажилласан тал дээр бол би юу гэж бодож байгаа вэ гэхээр ер нь бол дүрм журм байгаа. Яг тэр дүрм журмын одоо жишээлбэл ороотын хэмжээ бол 20, 150, 200 гэсэн хэмжээнд нь багтсан нөхцөлд тэмцээнд оруулах гэдэг шаардлага байгаа юм. Тэгэхээр тэр бид нэр шаардлага барингууд барьж ажиллаад дараа нь 4-5 ширхэг ороотыг бол техник зөвлөгөө хийж байгаад одоо ер нь бол таны хэлсэнчлэн шударга бахан зөв. Одоо энэ хэмжээний дагуу хасалт хийгээд хэмжээндээ хүрж явах юм бол техникийнхаа тэмцээнд орж болно гэж нэг талаар. Нөгөө талаар бол яг манай техник хөдөлгөөн олимпиадад орж байгаа сурагчид бол Монгол улсын хэмжээний нэг аймгийг төлөөлсөн нэг номерын ганцхан шилдэг авраг ирж байгаа учраас тэнд бол бид нэр хүүхдийн хөгжлийг дэмжих гэдэг үднээсээ бол жоох энэрэнгүй хандах талаас. Таны хэлж байгаа чинь нөгөө талаас бол дэлхийн иргэн аж үйлдвэрийн 4.0 системийн тэр ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд бол шударга бахан зөв гэж. Цахилгаан хариуцлагатай байх хэрэгтэй. Тийм. Зүгээр автогрын тэмцээн дээр бол тэр олон хүчин зүйл байгаа маа. Одоо жишээлбэл хурдгалын тооцоо, төвөөс зохицох хүчний тооцоо тэгээд одоо тэр хүчтэл одоо хүлээж авч байгаа байдал, дугуйны диаметр, тэр эрдүүхтрийн тооцоо гэдэг маш олон тооцоонуудыг сурагчид өөрснөө ойлгож байгаа учраас мөн адилхан одоо яг нэг одоо хэмжээний хүчтлээр анханаас нь жиг дурлуулах гэдэг шаардлагыг тавиад мөн адилхан техникийн зөвлөгөөнөө хэлцэж байгаа гоо яг одоо улсын хэмжээнд гэдэг шаардлагыг тавьсны гадна тэр хийж ирсэн одоо хүчин чадалтанд тохируулаад тэр одоо 5 удаа тойроод явах уу, 1 удаа тойроод явах уу гэдэг дээр тооцоо хийгээд орондоо зөвшөлдсөний үндсэн дээр тооцоод ингэж явдаг тийм зүйл байгаа. Ер нь бол цаашд бол яг дөрмөө бариад явахыг л шаардна гэж. Тэгээ багш нөө зүгээр ойлгосон байх тийм ээ. Би бол шүүмжлэе тийм ээ. Ер нь бол гоё арга хэмжээ, гоё тэмцээн цаашдаа илүү гоё болох ёстой шүү л гэж би санаа хэлсэн тийм ээ. За ингээд та энэ олон жил 18 жил гэж би түрүүн сонссон. 18 жил тасралтгүй энэ сайхан арга хэмжээг зохион байгуулж энэ ажил үйлсэд чинь улам их амжилт хүсье. За баярлалаа. Танай телевизийн чигсээс амжилт хүсье. Цаашд бол бид нэр зорилго чиглэл одоо нэг байгаа учраас хамтарч ажиллахад бид нар бол бэлэн байна гэж хэлье. За баярлалаа. За баярлалаа. За нэвтрүүлгийн туршид бидтэй цугаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд техник технологийн улсын 24-р олимпиад дээрээс хийсэн энэхүү дугаараа өгөр өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл баярлалаа.